Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр мэдээлэл технологийн хичээлээр зургийн програмтай хэрхэн ажиллах, түүн дээр зураг боловсруулах, өнгөний давтамж, дүрсний давтамж, алслалт гэдэг хичээлүүдийг давтаж орохоор мэдээлэл бэлтэнэ. FindZignet гэдэг програмыг ашиглаж зураг зурсныг давхрахтай ажиллаж байгаа зургийг зурсныг зурагчд маань санаж байгаа. Сургуулийн лаборатори дээр бол програм маань байгаа. Гэртээ яаж татаж суулгах вэ гэхээр Google.com гэсэн сайтн дээр FindZignet free download гэж бичингүүд дараах хайлтолтно. Эндээс үнэгүй байгаа энэ хэсгийг сонгохоор сургалтын програм учраас компьютерт суулгах хувилбарууд нь гараад ирнэ. Эндээс татаад өөрийнхөө компьютерт суулгачих. Инхээр install гэдгийг ажиллуулах хэрэгтэй. Ингээд татаж суулгаж ажиллуулахаар Express Next гэд энэ төслүүдийг зөвшөөрч явуулаа гэд зөвшөөрөх гэдэг дээр нь дараад ингээд компьютерчин програмтай боллоо. Бид ажиллаж байсан учраас командуудыг мэднэ. Файлдсанд бол дараах командууд байна. Зургийг оруулж ирэх, шинээр нээх, хэвлэх, сүүлд ажиллаж байсан файлыг нээх, файлаас гарах гэсэн үүрэгтэй командууд байгаа. Эдитсэнд засварлагтай холбоотой командууд байгаа. Зүйлд хэлсэн үйлдэлийг буцаах, зөөх, хуулах, нэгтгэх, сонгосон эсгийг устгах гэсэн командууд. View-сэн зургийг татаж ойртуулах, зүүн бол ойртуулах, холдуулах. Хуваарийн шугам гаргах, дэлгэцэнд харагдаж байгаа байдалтай ажиллах командууд байна. Image-сэнд сонгосон эсгээр нь тайрах, зургийг өөрчлөх, зураг болон бичвэрийг хөндлөн босоогоор эргүүлэх гэх мэтийн командууд байгаа. Layers-сэнд давхрахтай ажиллах, устгах, хувилах, нэгтгэх, босоо хэвтээ тэнхлэгийн дагуу эргүүлэх, давхаргыг дээш доош нь гүйлгэх гэсэн командууд байгаа. Adjustment-сэнд автоматар зургийн пикселийг тохируулах, зургийн өнгө тодруулах, өнгөний стандарт байдлыг өөрчлөх үүрэгтэй командууд байгаа. Effect-сэнд бүх төрлийн эффектүүд сарниулах, бүдгрүүлэх, зохиомжтой болгох, ард зайлгах, толийлгох, устгах, сүйдэрлэх гэх мэтний зургийг ямар л байдлаар эффект оруулж өөрчлөх боломжтой тэднэр бүгд байгаа. Энэ бол tools буюу хэрэгслүүд байгаа. Энд бид нэлийн хэдэн хэрэгслүүдийг бол мэднэ. Энд дэлгэрэнгүй тайлбарыг орууллаа. Энэ бол өнгөтэй ажиллах цонх. Энд list гэдэг дээр нь дарахаар зэрэг дэлгэрэнгүй өнгөнүүд гарч ирнэ. Давхрахтай ажиллах цонх layers. Энэ бол нэмэх, давхраг нэмэх. Давхрагыг харагдуулж болно, харагдуулахгүй байж болно. Идэвхгүй болгож болно. Устгаж болно, хувилж болно. Энэ бол layer 3-аа хувилж байна. Тэгэхээр ижил давхраг үсгэж бас хувилж болдог гэсэн. Устгаж болно. Ингээд засварлж болно. Background буюу арын дэвсгэр фоны өнгөний ялгаралт нь ямар байх вэ, ялгаатай байх уу, нэвт гэрэлтэх үү гэдэг юмыг бас харуулж болно. Энд бол дэлгэцэнд байгаа цонхнуудыг харуулах болон харуулахгүй сонголтууд байгаа. Энэ хэсэг бол ажлын талбар. Тэгтээ байгаа ажлын талбар. Хадгалах уугүй юу гэсэн сонголт гарч ирнэ. Ингээд дасгал ажиллацгаая. Бид нар бас зураг дээр ажиллаад
дасгал хийж ирсэн. Гэтэ тухайн компьютер дээр байгаа зургийг нэвт гэрэлтүүлж эвлүүлэг хийж ирсэн. Санаж байгаа бол компьютер дээр байгаа зураг ашигласан. За энд бол 5 шумалыг оруулж ирэхээр ажиллаж байна. За эхлээд 5 шумалын зургийг татаж авна. За тэгээд мөн байгалийн зураг оруулж авна. За ийм байдлаар зургнуудыг оруулж ирнэ. За оруулж ирч чад зураг маань болж өгвөл арын фон нь нэвт гэрэлтэж болохоор тойруулаад авч болохоор юм зураг байвал зүгээр. За байгалийн зургийн хувьд арын дэвсгэр фон дээр оруулах гэж байгаа учраас за ямар ч зураг болно. Ер нь бол нейтрал сайтай зураг оруулж ирвэл томруулж жижигрүүлэхэд сарнихгүй зохимжтой болно. Тэгэхээр аль болохоор нейтрал сайтай зураг болж авах нь зүйтэй, татаж оруулах нь зүйтэй. За ингээд зураг оруулаад тэмээ гэдэг зураг оруулж ирлээ. За тэмээгээ сонгоод хуулъя, копидод. За энэ дэвсгэр дээр 2 дахь лейер дээр нь шинэ үсгсэн давхраг дээр нь пэст хийж болгоно. За давхрагтаа нэр өгөө тэмээ гэж тэг ялгаж харахад амархан байдлаар. За ингээд пэстгээ оруулаад ирэхээр манай тэмээ ороод ирнэ. За тэмээгээ зөөж болно. Shift даржгаад зөөж болно. За хэмжээг нь мэдээж бас жижигрүүлж, томруулж болно. За булангаас нь дарж сонгохгүй бол хэмжээс нь алдагдана. За тэгэхээр ерөнхий харьцааг нь алдуулахгүй тулд баруун дээд булан зүүн доод булан ч гэх юм яг булангийн байрлал дээр булганаа дарж сонгох нь зөв. За одоо өшөө дахиад нэг амт оруулж ирье. За энэ ардаа тунгалаг биш байгааг түрүүнд бол тунгалаг байгааг оруулсан. Тэгэхээр одоо энэ тунгалаг биш байгаа зургийг яаж ганц хүрээ дангаар нь авах вэ гэдэг ажил байгаа. За энэ хэрэгсэл дээр тэгээд зургаа тойруулаад болгоно дараад хүрээ тойруулаад зургаа сонгож авна. За хуулж авлаа. За мөн ялгаагүй давхаргаа нэмж авсан давхарган дээрээ хүрээхээ зургийг оруулж ирнэ. За одоо илүү тэр давхарцсан өөр өнгөтэй хэсгийг бол балруул сонгож агаад. Балруулаа бол хэсгэж багсгаж болно. Тэгэхээр арай жоохон томруулж агаад арилгачих юм бол тунгалаг хэсэг нь харагдана гэсэн үг. Тунгалаг болоод одоо тэмээний зураг шиг тунгалаг болчихно гэсэн үг. Тэгэхээр илүү хэсгүүдээ дээрээ балруултаад нэвт харагдуулна гэсэн үг. За одоо ямааны зураг. За энэ бол тунгалагшилттай дан ганц ямаа учраас шууд оруулах боломжтой. За keep canvas size гэдэг. Ямааны чин зураг их том зураг байгаа учраас энийг нь оруулаад өөрөө тохируулна гэдэг ийм тохиргоо ячгууд оруулж байгаа. За тэгээд тэмээ уяма хөр энтрийг ерөнхий биеийн харьцаа ямар вэ гэдгийг мэдж байгаа учраас тэгээд наан байвал ямар хэмжээтэй харагдах вэ? Цаана байвал ямар хэмжээтэй харагдах вэ гэдгийг тооцож агаад зургнуудаа байрлуулна. За үхрийг
оруулсан шиг мөн хоньны зургийг оруулах гэж байна. Ласо. За зөвхөн хоньо хүрээлж авч байна тийм. Энэ бол за ингээ кофе гэж аваад фейст. За ингээ ерөнхийдөө жижигрүүлээд за муу ялгаагүй хонь гэсэн давхарга үсгээ тэрэн дээрээ тавьж байгаа гэдгийг бас ойлгож байгаа. За голын цаанд байрлуулчих. Тэгвэл шү жижиг харагдахаар болгох шаардлагатай. Цаанд байгаа учраас. Биер баг тэгээ дээр нь цаанд байгаа юмт учраас. За одоо нэг морины зураг оруулж ирээ. Ингээ 5 шумал болно. За морь гэсэн давхаргаа үсгэсэн. Одоо эндээс нэг морины зураг. За энэ тунгалагшилттай болгоцсон морьныхоо зургийг авч. За Magic Band гэдэг хэрэгслэр цагаан хэсгийг алга болгож болно. Цагаан дээр Magic Band-ийг сонгоо цагаан дээр нь дарахаар алга болдог. Тэгэхээр энэ датлагыг бас хийж зураг тунгалагшуулж байсныг санаж байгаа. За одоо морой бүтэн хэсгээр нь сонгож аваад. Яа гэвэл цаатлан тунгалаг юм чинь нэвт харагдана гэсэн үг. Гэр зураг тунгалаг зургийг дөрвөлжнөр сонгож байгаа кофе хийгээд. За морь гэсэн слайд layer дээр оруулж ирээд. За keep canvas гэдгээрээ сонгоод оруулчихна ингээд. Морьныхоо хэмжээг жижигхэн болгож байна. Тэгвэл ер нь өөрийнх нь зураг их том зураг байгаа учраас. Хол байгаагаар харагдуулж байна та. За энд текстэн давхар уусгээд юм бичиж болно тийм ээ. 5 шумал. За тэгээд нөгөө уусалт өнгөний өөрчлөлтийг өгч болно. Гарчгийг ерөнхийд нь гол зургандаа голлуулж байрлуулж. За даалгаварт сургачгийн 35 дугаар утсанд байгаа дасгал 2-ыг хийж гүйцэтгээрэй. За зураг дээр болохоор Word програм дээр ажиллаад зохиомж хийсэн. За эсвэл Find-ийг програм дээр бас давхраг үсгээд хийсэн 2 янзын боловсруулалт хийсэн байлгаа. Дадлага. За номын тайлбар бол нэлээд сайн. Тэгээд яг дагаж хийх боломжтой учраас сургачгээс хийхэд боломжтой. За хичээл дэвтэгтээ оролцсон сурагчдаа